Hi guys. За бид хоёр ерөөхдөө байшингийнхаа сиг гаказ ерөнхий араамаа босгуулчаад дараа нь одоо OSB хавтангаа гадна талд нь хадаж өгсөн байгаа. За дээвэр талдаа бас OSB хавтан хадаж өгсөн байгаа. За тэгээ ерөөхдөө сиг гаказ төмрөн дондор ер нь яаж дулаалгах хийвэл ер нь тохиромжтой вэ гэд судалсны одоо судлаа зөвлөгөө авсны дагуу ерөөхдөө шүвшдэг хөөсөн дулаалга маш тохиромжтой гэж сонгоод ерөөхдөө шүвшдэг хөөсөн дулаалга хийхээр шийдсэн. За тэгээ манай ерөөхдөө өөрөө бас хямд төсөр аргаар жижиг баллонтой юм хөөсөн шүвшдэг хөөсөн дулаалгыг туршиж үзээд ерөөхдөө бас бүтлгүүтээд мөнгө санхүү одоо цаг хугацаа алдах дэмий байна гэж бодоод ерөөхдөө бид хоёр бас шүвшдэг хөөсөн дулаалгын компаниудыг судлаад тэгээд олон жилийн туршлагатай чанартай юм бүтээгдэхүүнтэй хурдан дөрвөн шуурхай найдвартай ийм компаниг төгсөлч гэдэг ийм шүвшдэг хөөсөн дулаалгын компаниг сонгосон байгаа. За тэгээ орчин үеийн одоо дэвшилтэт технологиор за дээрэс нь одоо бас давуу талууд маш олонтой. Дулааны алдагдлыг одоо маш сайн багасгаж одоо зардлыг бас одоо хэмнэн хөгц мөөгөн зүр үүсэхгүй, эрүүл аюулгүй орчин одоо үүсээд за хортон шавж мэрэгч амтан бас үүрлэхгүйгээр бас маш давуу талтай. За тэгээд энэ хөөсөн шүвшдэг дулаалгын гол зүйл нь болохоор зай завсар гарахгүй одоо залгаасгүйгээр маш үр дүнтэй хамгийн сайн дулаалга болж өгдөг. За дуу чимээг тусгаарлаж одоо амар тайван бас орчныг бүрдүүлээд гал дэмжихгүй бас ус чигнээс хамгаалдагаараа бас маш их давуу санагцсан. Дулаалгын хөөсөд шал өөр юм байна. Энэ болохоор ингээд энгийн юм шүвшдэг хөөс энэ цэрэг байд юм гатсан одоо байгаа байх. Энэ болохоор бүр юм бараг бордоо гинэ. Одоо нүүх шиг юм дээ. Мэдээ нэг цаашаа байд юм байна. Тэгээд одоо энэ хөөс шүвшүүлдэг учир нь болохоор яг энэ байшингийн битүүмжүүдийг сайн бодох юм. Ямар ч нөхцөлгүй болохоор хүүтэн цэглэх ямар ч тийм боломжгүй болохоор дулаал байхгүй маш гоё болчих юм байна. Тэр ямар ч би нэг бодлоондоо хөөс биш нэг дуулгын хөөс очроо шүтгүүлээ цагаа хэмжиж байна бас энэ ажлын хөөс давхар тэрэндээ өмнө хөөсөндөө авсан болохоор бид нар бас мөнгө хэмжиж байгаа. За ерөнхийдөө бид дулаалгын хөөсний компанид өмнөх өдөр нь захиалга өгсөн чинь ер нь маш дөрвөн шуурхай хүрээд ирсэн. Тэгээд бид нөгөө ерөнхийдөө гадна болоо дотор талын ханын OSB хавтангаа хийж амжаагүйсэн. Тэгээд тэднийгээ хажуугаарнаас зэрэг газ хийгээд хөөсөө шөвшүүлэхэд бэлдсэн байгаа. За бид хэд ерөөхдөө хөөсөө шөвшүүлэхээс өмнө сиг каркас төмрөн дондор одоо ингээд даалт цахилгааны монтаж утаснуудаа гүйцэтгүүлсэн байгаа. За тэгээд шөвшүүлэхээс өмнө ингээд бэлтжүүл илүү амар юм билээ шүү. За байшингийнхаа ерөөхдөө та хаан ч ер нь шүвшдэг хөөсөн дулаалгыг шүвшүүлэх боломжтой мөлий. Хаан дээвэр таз, гадна талын хаан дээвэр гээд ер нь хаан ч ер нь шүвшүүлэх боломжтой мөлий. За тэгээ манайх ерөөхдөө нөгөө нэг хөөсөн сэндвич хавтан дээрээ давхар нөгөө нэг бас хөөсөн дулаалга явуулахын тулд сиг каркас төмрөөр ерөөхдөө юм квадрат юм жижиг ийм хэсгүүдээр сиг каркас төмөр хийсэн учраас энэ дондороо бас хөөсөн дулаалга явуулсан байгаа. Тэгээ нэлээд бас нарийн ажилбартай болсон байгаа. За тэгээ өөрөөсөө нөгөө баллонтой шүвшдэг хөөс аваад мөнгөө хэмнэх гэж үзээд туршилт хийсэн аз болсон. За тэгээд мэрэгжлийн одоо баг хамт олныг дуудаад мэрэгжлийн хүмүүсүүдээр ерөнхийдөө хийлгээд ер нь мөнгө төгрөгийн хувьд бол ер нь дүндээ дүн болсон учраас бид бас мэрэгжлийн ийм компанийг судлаад сонгож хийлгсэн байгаа. За тэгээд ажлыг хөнгөвчлөхөөс гадна дөрвөн шуурхай бас хийдэг найдвартай баг хамт олон билээ. За тэгээ хамгийн их таалагдсан зүйл нь бол ер нь байгалийн гаралтай одоо хүний эрүүл мэндийн сөрөг нөлөөгүй гэдгээр маш их таалагдсан. Тэгээд энэ хөөсөн дулаалга маань өөрөө ус чигнээс хамгаалаад одоо гал дэмжихгүй гэдгээр бас маш их таалагдсан. Одоо амтан шавж мэрэгчин тэр үүрлэхгүй одоо янз бүрийн одоо ер нь асуудал одоо мөөгөн тэр хөгцөн тэр үүсэхгүй гэдгээр маш их таалагдсан. Одоо байшингийн ерөнхийдөө урт одоо насжилттай одоо маш их нөлөөлдөг учраас энэ бүх зүйл нь маш их таалагдсан учраас ер нь энэ шүвшдэг хөөсөн дулаалгыг сонгоод тэгээд төгсөлж компаниг сонгон үйлчлүүлсэн байгаа.